бидний мэрэгжил одоо ямар шуухан үнцэнтэй юу хийж үзэх вэ гэдэг энэ асуудлаар асуудал дэвшүүлж, зарим зүйлийг ярилцаж, зарим зүйлийг өөрийнхөө амьдралын туршлага олсон мэдээлэл дээр тулгуурлаж та бүхэн мэдээлэл хүргэе гэсэн юм бодолтой байна. Тэгэхээр 100 гэдэг бол бас их нэг бодоход хурдан өнгөрөх юм байна. Би өнөөдөр бодож байлаа 1967 онд Санхүү эдийн засгийн техникумд 7 дугаар анги төгсөөд тэнд элсэж орж байсан. Тэр цагаас хойш 50 жил өнгөрсөн. Энэ 50 жилийн хугацаанд би ганцхан мэдээллийг хэлье. Захаа бичсэн захаа сарын дараа хэлсэн. Гэтэл өнөөдөр яг тэр захаа бол 3 секундын дараа бидэнд хүргэж байна. Энийг та тооцоод үзээрэй. Хэдэн секунд ямар хурдтай юм. Яг одоо өнөөдөр одоо цаг дээр 150 жилийн аваад нэг жишээ юм. Тэгвэл дараа нь энэ сууж байгаа залуучууд бол 50 жилийн дараа хэдтэй болно. Дадан хэдтэй. Ийм насны хүмүүс байна. Тэгэхэд 50 жилийн дараа ямар байх вэ гэдэг төсөөлөл сони. Би лав тэр үед ийм төсөөллийг бодож байна. Гайхамшигтай хурдан шинжлэгдэж юм өөрчлөгдөж байдаг юм байна гэж. Энийг та нар эндүүкс дэдүүксийн арга дээр тулгуурлаад өнгөрсөн дээр төсөөлөж нэг бодоод одоо яг энэ цаг дээрээс ирээдүрүүгээ төсөөлж нэг бодох дээр зэрэг яах вэ? Хүн бүрт янз янзын одоо санаа бодол сэтгэл төрөг байхаа гэж ингэж бодож байна. Тэгэхээр энэ агуу эрдэмтэн Германы эрдэмтэн Хегел гэдэг хүн төрөлхтний хөгжил гэж ярьдаг юм бол зөвхөн мэдлэгийн хөгжлийг ярьж байгаа юм гэж ингэж хэлсэн. Энэ үнэтэй бол маш олон хүн санал. Мэдлэг гэдэг юм л хөгжиж тэр хүн төрөлхтний энэ хөгжил хөгжлийг илэрхийлж байна гэж. Энийг би өөрийнхөө орон дээр жишээ авч байна. Энэ 3 цаг дээр хэмжиж авч үзсэн. 1924 оноос өмнө 24-өөс 93-93-аас хойш гэсэн ийм 3 цаг. 1924 оноос өмнө Монгол улсад нэгтгэн бодох хүртлийн мэдлэгийн хөгжил хангалтгүй байсан гэсэн үнэлт юм. Энэ үед хаад ноёд тэр үеийн тогтолцоонд бол мэдлэгтэй мундаг хүмүүс байсан. Гэхдээ улс орны хэмжээнд нэгтгэн бодох хүртлийн систем гэдэг юм бүрдэж бий болоод нэгтгэн бодогчид албан ёсоор бүлээн зөвшөөрөгдсөн ийм мэрэгжлийн хүн гэдэг юм байхгүй байсан. Тэгвэл 24-оос 93 он нэгтгэн бодох хүртлийн мэдлэгийн хөгжлийн үндэс суурин тавигдаад тэр нь төлөвлөсөн. Монгол улсад нэгтгэн бодох хүртэл гэдэг ийм систем бий болсон. Нэгтгэн бодогч гэж бидний ярьдаг өнөөдрийн энэ мэрэгжлийн энэ үг гэдэг нэр томьёо бий болсон. Энийг юутай холбоотой гэж байгаа юм тэр нэгтгэн бодогчийн амин чанартай холбоотой. Нэгтгэн бодогч хүн эдийн засгийн мэрэгжлийн бүх хүмүүсүүдээс ялгагддаг нэг амин чанар юу байдаг юм бэ гэхээр зэрэг альва зүйлийг хоёрдмал шинжээр нь одоо төсөөлж ингэж ойлгодог. Философийн хувьд бол шалтгаан үр дагаврын утгаас нь авч үздэг. Тоон хэмжээсийн хувьд бол яг хоёр хэмжээс массив авч үздэг. Энэ бол энэний амин чинь. Бүр хамгийн ойрхон одоо нэрлэж хэлэх юм бол данс гэдэг зүйл. Энэ аж ахуйн амьдралын үйл ажиллагаа хоёрдмал шинжтэй байдаг юм аа. Тэр энэ хоёр талаар нь ингэж үсэлж харуулдаг юм аа гэдгийг бид нар бүгдөө мэднэ. Энэ амин чанараа бол олон нэр томьёо үг хэлээр бид нар илэрхийлж байгаа. Дэв кредит, дебитор кредитор, актив пассив, хөрөнгө, өмч, нэгтгэн бодогч, хянан шалгалт гэдэг. Мөнгөн суур, экрөө сууж. Тэгээ нэгтгэн бодогч хүний одоо хийдэг ажил үгтэй альва юмыг хоёр шинжээр үсэлчээд тэгээд хос баган дээр нөгөөх юм. Актив пассив тэнцүү байдаг. Дебит кредитийн гүйлгээ ажил гүйлгээний үе үлдэхлийн хувьд тэнцүү байдаг.
Энэ бол ийм амин чанар бол 93 оны хүртэл бий болж байна. Тэгэхээр Нэгтлэн бодогч хүмүүсийн мэдлэг бол юу гэхээр зэрэг саяын энэ тогтолцоон дээр байсан. Тэгэхээр судлаачид бол олон юмдаас нь тайлбардаг. Мэдээллийн систем талаас нь тайлбардаг. Эдийн засгийн хууль эрх зүйн ийм олон шинжээс нь тайлбар хийж хөгжүүлж явж байсан. Энэ зүйл байна. Энэ дээрээ тулгуурлаж бид нэр өнөөдөр энэ ажлыг хийж байгаа. Тэгвэл Монгол орн зах зээлийн эдийн засаг шилжээд Монгол улсад 1993 онд асуултыг энэ сургууль бүхэмсүүдийн дунд тавья гэсэн. Энэ асуултанд хүн бүр өөр хэлбэрээр тэгэхээр нэгдүгээр асуулт бид Нэгтлэн бодох бүртгэлийн мэдлэгийн хөгжлийн түүхэнд хэрэглэгч байсан юм уу? Бүтээгч байсан юм. Ийм асуулт. Өөрөөр 1924 оноос өнөөдөр энэ хугацаа. Би бол энд хэрэглэгч нь дагуу байсан гэж миний өөрөө. Гаднаас бид нэр шин мэдлэг мэдээлэл дандаа ийм бүртгэж байсан. Тэгтээ хийсэн бүтээсэн зүйл бол биш. Тэр нь илүү байсан. Энд бол өөрийнхөө өнцгөөс тайлбарлах. Нэг их асуулт юм. Тэгэхээр бидэнд бол тавьж байгаа зүйл өгөхтэй хэрэглэгчээсээ илүү та энэ шин зуундаа бүтээгч байвал бид нар бол яг энэ 21-р зууны үзэл баримтлал нийцэж энэ үйл ажиллагаагаа явуулж чадах юм аа. Дараагийнх нь манай орнд Нэгтлэн бодох бүртгэлийн мэдээлэл технологийн өнөөгийн байдал нь ямар байна вэ? Ийм асуулт. Одоо мэдээлэл мэдээлэл итгэл байна уу? Бид нар өөрсдөөс юм. Энэ Нэгтлэнгийнхаа тайлан гаргасан Нэгтлэн та өөрөө ер нь үнийн тайлан гаргадаг. 2-3 тайлан гаргадаг янз бүрийн асуудал бид нар ордог шүү дээ. Энд янз бүрээр итгэлтэй тайлан баланс гэдэг. Итгэлгүй зохиодог тайлан баланс. Хэрэглэгчид бидний шүүмжлээ. Та нарын хийдэг юм итгэх гэсэн үг. Эрдэмтэн судлаачид шүүмжлээ. Энэ тайлан баланснаас шүүмжлээ. Дүгнэлт гаргах дээр яг одит амьдралаас худлаа юм гараад байна. Дараа нь мэдээлэл ил тод нээлттэй байна. Ийм доозон шиг зүйл байна. Яг мөн чанарын мэдээлэл ил тод. Дараа нь мэдээлэл ямар хурдтай байна. Мэдээллийн хурд бол төрөний дээр хөгжлийн одоо тэр чекан засыг нэмэгдэж байгаа л да. За 3 дахь асуулт. Нэгтлэн бодох бүртгэлийн шин мэдлэг, шин хэлийг та яаж олж авах вэ? Одоо энэ 20 асуултыг та өөрөө л олж авах. Хоёр дахь нь бусдын дүүдийн мэдээлэлээр үнэлж мэдээлэл болж байна. Тэгвэл тэгтээ миний хувьд одоо өөрөө олж авсан мэдээлэл илүү их итгэл юм шиг. Өөрөө энэ мэдээллийг олж авсан тул өөрөө маш их хөдөлгөөн. Энэ мэдээллийн зам дэндүү их мэдээлэл замбраагүй явж байна. Тэрнээс өөртөө хэрэгтэй юм аа. Энэ цаг хугацааг ашиглаж сонгож авах гэсэн. Ийм 3 асуултанд хүн бүр өөрөөр хариулт тавиад тэгээд яаж ажиллах нь сонголт юм аа гэсэн. Ийм зүйлээр асуудлын сэтлийг өргөх гэсэн юм аа. Тэгвэл энэ шинэ нэрэнд манай Нэгтлэн бодогчдын үн цэнийн юу юм бэ? Ийм түрүү би мэдээлэл өөрөө олж авсан. Илүү итгэлтэй өмнө шүү дээ. За тэгвэл энэ Ирландын Германч Бернард Шоу гэдэг ийм хүн амьдралыг өөрийгөө хайж болдоггүй юм аа. Өөрийгөө бүтээдэг юм. За зарим хүмүүс бол одоо тийм ээ. Энэ тэнд одоо өөрийнхөө сайн сайхан болох гал ном уншуулаад хүнээс юм асуугаад тийм ээ. Ингээд янз янзаар таваад байдаг.
мөн чанарын гол зүйл нь юу гэхээр та өөрийгөө бүтээх юм байна. Хүний үнц нь бол юу гэхээр өөрийгөө бүтээх. Энэ л таны үнц. хамгийн хүчтэй хүн бол өөрийгөө. Тийм учраас шинээр нь амьдарч байгаа нэгэн бодож хүн бол өөрийгөө тасралтгүй хөгжүүлж. Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхдээ та бол юу гэдэг нөгөө Монголын нэг сайн хөгжиж биеэсээ гэрээсээ төрөөж та ихэд байна. Өөрөө ихэд мэдлэгтэй чадвартай туршлагатай. Дараа нь та өөрийнхөө ажилтг компанидаа юм уу тэр өөрийнхөө ажилтг байгууллага хамт олонныхаа дунд бол тэнд өөрийнхөө үүрэг эзлэх байрлал. Гурав дахь төвшин та юу гэдэг та нийгмийн өмнө хариуцлага хүлээх. Жишээлбэл би одоо өнөөдөр энэ дээрс уншиж бол Монголын энэ 4,000 мэрэгсэн нэгэн бодогчдын өмнө хариуцлага хүлээх би энэ лекцийг унших хэрэгтэй гэж юу болж байна. Нийгмийн. Энэний тулд бол шатлалтай энэ гурван ажлыг бол та хийх үү. Аль төвшөндөө юугаа хийх вэ? Таны өөрийгөө хөгжүүлсэн хэмжээнээс чинь хамаарна. Зөвхөн би өөрийгөө авчвал энэ байгууллагын хэмжээнд ажиллая гэх юм. Зөвхөн би мэрэгжлийн яагаас мэрэгсэн болчоод тэгээд энэ үйлчлэгээ үзүүлэх юм. Эсвэл нэг компанид очоод би үлгэр дуурайж үзүүлээд манлай гэдэг. Эсвэл би мэрэгжлийнхээ олон түмний дунд бол яг энэ үүргээ биелүүлээд энэ зүйл. Энэний мөн чанар бол яг танд өөрт чинь байна. Энэ утгыг. Тэгэхээр 21-р зууны үеийн нэгэн бодгочвол яг өөрөө чинь бүх зүйл хамаар гэсэн. Ийм одоо зүйл бол тэр шоу гэсэн үний одоо энэ хэлсэн үгтэй одоо нийлж байгаа гэсэн үзэл байна. За нэг жижигхэн статистик гэдэг тоонуудын унших. Мэргэжил гэж юу хэлэх юм бэ? Тусгай боловсрол чад. Тусгай боловсрол. Дараа сургалтанд хамаа. Ур чадварыг шаад тийм ажил авахыг нэг. Яг энэ гуруулаа байгаа шүү дээ тийм ээ. Бид нар бүгдөө тусгай боловсролтой. Тэгээд анхаарч болоод тасралтгүй дараа үеийн сургалтанд байнга сурч мэргэжлийн. Тэгээд өөрөө мэдсэн юм аа бол яг хэрэглэгээ бол тэр нь бол чадвар. Ийм хүнийг бол яг мэргэжил гэдэг юм аа. Тэр хүрээнд бид нар энэ нэгэн бодож хамаардаг. Би өнгөрсөн жил нэгэн бодгийн үн цэнийн хэсгээр лекц уншиж байгаа. Бас энэ вебсайт руу мэдээлэл шүүж байхад манай нэгэн бодгуудын мэргэжлийн доктороос энэ 5 топ сонголт байна гэж. Тэрний эхнийх нь бол одоо даа certified engineer аудит. Хоёр дахь нь санхүүгийн хуулийн зөв. Chief compliance officer. Энэ хуультай холбоотой. Гурав дахь нь санхүүгийн шинжээ, санхүүгийн зөвлөлт. Certified financial analyst. Дөрөв дахь нь бүртгэгдсэн нэгэн байна. Registries company. Тав дахь нь хараат ус аудит. За тийм SSA, CPA. Энэ 5 сонголтын хүрээнд бид нар энэ дэлхийн хөгжсөн улс орнууд нэгэн бодож хүн ажлыг хийж байна. Тэгвэл манай өнөөдөр ямар байна? Маш олон сургуулиар нэгэн бодогчийн энэ боловсролыг эзэмшиж төгссөн. Тэгвэл Монгол улсад албан ёсоор өөрийгөө шалгуулаад Монголын нэгэн бодлогын мэдээллийн санд орцсон юм бол байхгүй. Одоо хэрэгтэй. Харин мэрэгсэн нэгэн бодлогын шалгалтыг өгөөд Монгол улсын мэрэгсэн нэгэн бодлогч гэдэг мэдээллийн санд орцсон улсууд бол байна. Ийм хоёр зүйлийг
21-р зууны үеийн нэгэн бодогч ойлгох. Нэгдүгээр бид нар бол яг ер нь нэгтлэн бодогч хүн муу юм уу биш юм уу гэдгийг өөрөө шалгуулаад улсынхаа санд. Дараа дээр нь бидний мэрэгжлийн зэрэглэж мэрэгжлийн хүн нэргсэн болох гэж байгаа юм болов тэр мэрэгсэнгийнхаа шалгалтыг өгөө тэр санд нь байна. Тэгээ хийдэг ажил бол маш олон байдаг байна. Монгол улсад одоо өнөөдөр 20 гаруй мянган нэгтлэн бодогч ажиллаж байна гэж. Ийм бүртгэлтэй төгссөн хүн бол их олон. Энэ 18 оны 1 сарын 1-ээс Стовус 15 гэвтэр орлогыг яаж бүтээн зөвшөөрөх. Тэр орлогыг бүтээн зөвшөөрөхөд энэ санхүүгийн зөвлөхийн буулийн жижиг хэрэгтэй. Гэрийг. Тэр зэрэг нэгтлэн бодогч хүн буулийн сайн мэддэг. Ийм асуудал гарч ирж байна. Энэ рүү та нар өнөөдрөөс эхлээд анхаарлаа хандуулаад 17 оноос 18 оны хүртэл 21-р зууны нэгэн бодогч хүн би яг энэ маягаар мэдлэгээ чадвараа хөгжүүлэх гэсэн ийм философийн дор үйл ажиллагаагаа явуулж 18 онцлог зорилготой та нар амжилттай энэ ажлыг хийж байна. Жижиг том дундгүй орлогоо яаж төлөвшөх вэ? Асуудал проблем болж гарч байгаа шүү гэж. За, энэ бол статистик. За тэгвэл 21-р зуунд бидний мэрэгжлийн үн цэнийг юугаар үнэлэх юм бэ? Ийм 3 зүйлээр нэгтгэн бодож. Нэгдүгээр та мэдлэгтэй бай, хоёрдугаар та чадвартай, гуравдугаар туршлагатай бай гэсэн. Энэ 3 зүйлийн хослолд бүрдсэн байвал та үн цэнтэй. Тэгээ үн цэн чинь янз янзаар хэмжээг хэмжигдэх гэсэн үг шүү. Мэдлэг гэдгийг бол энэ зүгээр энциклопедиас авсан юм. Мэдлэг бол таны мэдгүй үйл ажиллагааны үр дүн тодорхой мэрэгчлэр сурч боловсрол эзэмшсэн төвшин мэдээ. Бидний ярьдгаар бакалавр, магистр, доктор тийм ээ. Энэ боловсролын төвшин гэж. Энэ мэдлэгийн төвшин. Мэдлэгийг олж авахдаа одоо социализмын үед бол Горький гэдэг хүн бол ном болоод ертөнцийг харах цонх гэж. Өнөөдөр нөгөөх нь шар өөр одоо төсөөл. Интернет бол ертөнцийг харах цонх биш. Интернет гэдэг бол ертөнцийг яг байдлаар нь юм өнгөтөөр нь харах. Тийм цонх. Мэдлэг гэхдээ бол яг нь олж авах энэ боломж нь бол яг бүр их өргөн. Бид нар ч гэсэн миний л мэддэг нэгэн бодогчдын дунд энэ мэдлэгийг 3 янзын мэрэгжлэр олоод авсан нэгэн бодогч байж. Тэр бол нийт асуудал. 40 гартлаа сургууль сураад яваад байна. Мэдлэгээ олж аваад байна. Тэгвэл чадвар гэж юу хэлдэг юм? Энэ мэдсэн мэдлэгээ хэрэглэгээ болгож өгөх чадвар. Ялангуяа одоо 21-р зуунд энийг илүү шат. Чи хэзээ чадвартай хүн бэ? Баахан сургууль төгсгсөн дипломтой нэг хүн. Манай зарим багш нар тэр ингээд ном яриа. Яг амьдралдаа очиж хэрэглээ болох гэсэн нөгөө хэрэглээ болж байгаа. Тэгээ маш олон жишээ хэлж байгаа. Ганцхан жишээ хэл. Энэ одоо хөрөнгийн үн цэний бууралт гэж ярьдаг. Хөрөнгийн үн цэний бууралтыг тэр 36 дугаар стандартыг тожхонтол ярьж зөндөө олон ишлэгийг авчихсан. Яг үн цэний бууралтын тооцоо хийгээд гэхээр яг нэг ашиглалтын үн цэний тооцоо болчихоо сууч. Энийг мэдсэн юм хэрэглэгээ болгож чадчихвал та чадвартай байна. Ингэж. Гуравдах нь туршлага. Ажил хэргийг хийж гүйцэтгэх оролддог түүнээс олж авсан чадваруудын төлөв. Туршлага бол их цаг хугацаа орно л доо. Мэдэн дараа нь бол яг нөгөө юмнуудаа хэрэглэгээ болгоно. Олон газар ажиллана шүү дээ. Би одоо энэ чинь 50 жил энэ ихтгэл бодохтой миний амьдрал болсон.
Тэгэж явахдаа нэгтлэн бод хүртлийн бодлогын баримт бичиг гэдгийг боловсруулж явахад маш олон салбар дээр үүдүүр барилга, уудуурхай, үгээ аж ахуй, тээвэр энэ энэ дид үсцэнээр одоо салбар. Тэгэхээр тэн дээр эзэмшсэн олон чадваруудыг тэр олон салбарууд дээр эзэмшээд эрэхтэй зэрэг нөгөөдхөөс үлдмэл яг нэгдэхдээ нэг юм гарч ирнэ гэх юм байна. Энэ бол туршлагатай байна. Зөвхөн үндгэж хүн байдаг л да. Жишээлбэл үйл хөдлөл хөрөнгөний үндгэж хүн бол энэ барилгуудыг харж байгаа юм гэхэд үнцний хэлээ гэж. Өөрөө нэг юмыг сонирхдаг тэрүүнд өөрийнхөө амьдралыг зориулсан хүн гэдэг бол яг энэ ардлын сонсож байна. Сонсож байна. Тэрүүнд зориулсан хүн гэдэг бол тийм мэдрэмжтэй болчих. Энийг бол туршлагатай болох гэж байна. Тэр 21-р зуунд бол хитрхи их тийм юу хоосон мэдрэхээ цуглуулад практик хэрэглэгээ болохгүй өгөөж муутай. Танд бол энэ мэдээлэл хэрэглэгч нар бол ийм 3 төвшөнд байвал таны үнэлгээ өндөр болно. Таныг ажилд ав. Та өөрөө энэ мэргэжлээр бизнес хийж болно. Энэ гурвангийн хослуулсан хүнийг бол би зөвдөх гэж одоо ингэж нэрлэхэн зөвдөх гэж байна. Зөвдөх гэдэг хүн бол энэ мэргэжлийн хүн бол өөрөө амьдралаа үнэндээ зөвдөх. Завсарт нь улс төрлүүд авахгүй, завсарт нь бизнес хийж явахгүй тийм ээ. 3 жил бизнес хийчихэд буцаад дахиж орж ирээ нэ боргоор гэдэг юм. Тууштай байх. Баян өөрийгөө хөгжүүлээ. Ингээд явах юм бол та хамгийн сүүлд нь энэ мэргэжлийн гар үнцнийг өгч. Үнцнийг өгч. Залуудаа чи өөрийгөө зовоохгүй бол хөгшөрсөн өсөлтөө чи өөрийгөө зовоохгүй бол өтгтөө чи махаа зовоно гэсэн монголчууд хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ мэргэжлийг эзэмшиж байгаа энэ залуучууд бол одоо ийм сайхан насан дээр та өөрсдөө зовоох гэдэг. Анилаа бид дараагийн хэсгүүд дээр нь бол нэмэлт ялгарлууд хэлнэ. За тэгэхээр өнөөдөр бидний ярих гэж байгаа энэ сэдвээр ийм 4 элементийг хоорондоо харилцан хамааралтай. Энийг авч үзэх зөвтэй болсон. Энэ сонголтыг хийсэн. Зах зээлийн нийгэм өөрөө эрэлт нийлүүлэлтийн нийгэм. Эдгээр параметруудыг биелүүлэхгүй зүйл. Энэ 4 одоо зөв яаж энэ 21-р зуунд хувьсаж өөрчлөгдөж өөр болж байна вэ гэдэг ийм зүйл дээр та бүхэнд санал болгох гэсэн. Тэгэхээр тэр мэдээлэл гэдэг зүйлийг нийлүүлэгч нь бол бид нэгтлэн. Энэ мэдээллийг бидний хийсэн зүйлийг хэрэглэгч нар нь устай зэрэг юм. Аж ахуйн нэгж байгуул. Зарим тохиолдолд иргэд эдгээр бол энэ мэдээллийг хэрэглэдэг хэрэглэгч. Тэгэхээр мэдээлэл нийлүүлэгч мэдээлэл энэ мэдээллийг боловсруулдаг технологи энэ хэрэглэгч 4 энэ шин зуунд яаж өөрчлөгдөж байна гэдэг талаар би өөрийнхөө санал бодлыг та бүдтэй хуваалцах гэсэн бодолтой байна. За тэгэхээр эхлээд нэгтлэн бодогч. Нэгтлэн бодогчийг хамгийн хөгжингүй орны нэгтлэн бодогч гэсэн. Америкийн байдаг, Японы байдаг, Австралийн ч юм. Тэгэхээр тэр орны нэгтлэн бодогч хүн болоод юу гэдэг 4 Е-ийн зарчим гэж. 4 Е. Манайх Е гэж. Education, examination, experience, ethics. Одоогийн лекц уншиж байгаа тийм 5C гэдэг юм уу 4E гэдэг юм ингээд янз янз юм ярьдаг шүү дээ. Ялангуяа маркетингийнхэн бол ийм юм ярихтай их дуртай. Тэгвэл энийг л Монголын нэгтлэн бодогчид бол яг өөрийнхөө амьдрал байна. Би хэд зэрэг чанартай боловсрол гэсэн юм бэ гэдэг. Ягаад та нар
шалгуулна. Саяхан бид хоногийн өмнө сангийн яам Монгол улсын нэгэн бодох хүртлийн бодлого сайжлын хандлага сэдвээр хэлэлцүүлэг хийсэн. Тэн дээр ярьж байхдаа Монголын нэгэн бодлогчдыг бүрдгэн гэж ярьж байна. Тэгээд бүрдгсэн нэгтлгуудаас мэрэгснээ болох юм ш төрөө юм ийм. Хоёр дахь нь шалгалт. Шалгалтаа өгөө та тэр шалгуурын одоо хангаж өгөх үү. Гурав дахь нь экспириенс гэж ярьдаг байгаа. Тэр чадвар байхгүй. Мэдсэн юм бол тэр мэдсэн юм аа хэрэглэгээ болгож хэрэглэгээ болгож чаддаг байх. Дөрөв дахь нь ёс зүй гэсэн. Ёс зүй гэдэг чинь уг нь хүнд өөрт нь төрмөл заяа гэдэг юм юм. Тэр заяа гэдэг юмыг л их хар цагаан хоёр талаас нь цагаан талын илүү хөгжүүлэх бол ёс зүйтэй юм аа. За тэр бол тусгай хэсэг. За дөрвийн зарчмыг бол мөрдөж явбал бид нэр сайн мэдээлэл нийлүүлэх нь явна гэсэн. Хоёр дахь нь зүйл. Бидний энэ мэргэжил ямар эргэлттэй энэ дэлхийд бас өнгөрсөн жил судалгаа хийсэн. Дэлхийн топ 20 мэргэжлээс манай энэ нэгэн бодох мэргэжил гэдэг нь 9 дорж. Зарим үед ихний 5 дорж. Тухайн үеийн судалгаанаас тийхүү. Тэгж ярьдаг байсан бид 90-ад оны их үед бол энэ гадны зөвлөхүүд ирээд та нарын энэ мэргэжилт их хэрэгцээтэй юм аа. Эхний 5-д ордгийн шүү дээ гэж ингэж ярьдаг байсан. Одоо албан ёсод тэгэхээр дэлхийд энэ 2000 гаруй мэргэжил дотор 20 дотор бүр 10 дотор орж юм шиг. Бид нар зөв юм сонгосон. Их азтай хавд явуулсан тавьсан. Би л хавд өөрөө явж боддог юм байна. Тийм учраас энэ эрэлт хэрэгцээ энэ дуу байна. Энэ эрэлт хэрэгцээг хангах нь ганцхан танаас өөрөөс чинь шалтгаалсан шүү гэж бодож байна. Гурав дахь нэгэн бодохын мэргэжлийг хөрвөх чадвартай. Одоо 21-р зуунд нэг тоо бодоод тооцоо хийгээд яваад байдаг зүйл бол хацсан өөр ус. Зарим нэгэн бодогч хүний хүүхдүүд ярьдаг шүү дээ. Энэ ээж шиг ингээд гэртээ чигсэн цаасаа ширчрээд тэгээд нэг тоогоо бодоод ирээс энэ шиг хүн болохгүй гэж ингэж ярьж байгаа зөндөө болгоомжтой таавчихсан. Одоо бол үгүй. Энэ хийдэг техникийн тооцоог шин ороптоор хийлгэнгээд яриад үзсэн. Би хүн тэгж ярьж байх сонссон. Юу мэдээлэл нь олж уншаагүй. Тийм ажлыг хөнгөвчдөг болох байх. Тэгэхээр та яах вэ гэхээр нөгөө энэ нийгмийн хэрэгцээний дор эрэлтийг хангадаг тэр юм ийм. 21-р зуунд нэгтлэн бодож биш санхүүгийн зөвлөх гэдэг ийм ажил мэргэжлийн хүмүүсүүд таних болох байх. Ажил мэргэжлийн хүмүүс. Бид нар дандаа өнгөрсөн цаг дээр болсон юм хийдэг хүмүүсүүд биш бол баахан болцсон юмны баримтыг авчиж боловсруулаад балаас гаргадаг хүмүүсүүд биш бол. Одоо өнөөдөр та нар харахгүй энэ Монголын мэргэжлийн нэгэн бодогчдоос тэр 260 үнэлгээчний 70% нэгэн бодогч юм. Тэр татварын хэмжигдсэн зөвлөгөөтэй хэдэн хувийг мэдэхгүй. Хаяа хурал зөвлөгөөнд нь орох ихэнх нь манай мэргэжлийн Японд байж байдаг. Мэргэжлийн нэгэн бодогчоос өнөөдөр тэр актаарч бол мэргэжлийн нэгэн бодогч хүн өнөөдөр яг тэр стратеги төлөвлөгөө хийдэг. Төсөл боловсруулах. Ийм ажлуудыг хийж байна. Үнэлгээнд би хамгийн ойрхон одоо хоёр зүйлийн үнэлгээг нэгэн бодогч хүн хийх боломжтой. Бизнесийн үнэлгээ, санхүүгийн тайлангийн зорилгоор нөгөө бидний балансан дээр байгаа өмчигдөх хоёрын юмны үнцнийг тооцдог нь нэгэн бодогч хүн биш. Өнөөдрийн олон улсын стандартын дагуу 3 цаг дээр хэмжилтийг хийж чаддаг хүн нэгэн бодогч.
өнгөрсөн цаг дээр өртгөөр нь одоо цаг дээр бодит үнцнээр ирээдүйн цаг дээр өнөөгийн үнцнээр тийм балансыг гаргасан яг байна уу? Та нарын гаргадыг балансан дээр 3 цаг дээр хэмжилтийг хийгээд санхүүгийн ажлыг гаргацсан. 21-р зуунд тийм юм шиг. Тэгвэл бидний одоо мэрэгч тийм олон зүйлийг хөрвж байна. Зарим нь магадгүй тэр Excel гэдэг энэ мундаг програм дээр янз бүрийн тооцоол хийж байна. Өртгийн системийн тооцоол ямар мундаг хийж байна. Тэр олон зардлын хуваарлалтуудыг гайхамшигтай хийж байна. Тэр уран матрицын аргаар 241-ийн хоорондоо үйлчлдэг үйлчлэгийг тэргээр бодоод хийж байгаа юм байна. Энийг та нар хийж чадна. Энэ маягаар энэ тоо боддгоос өөр юм хөрвж байна. Хууль ялгаа байна. Хуулийн зөвлөгөө өгөөд явж байна. Маш гондог салиа авах юм биш. Хуулийн зөвлөгөө өгөх гэсэн. Тэр өмнө төгрөгнөөс дээш ярьж байна. Бидний авдаг салиа хажууд нь жижигхэн юм байдаг. Бид энэ үзчихсэн. За дараагийнх нь нэгтлэн бодогч хүн болвол хөрөвдгөөс гадна өнөөдөр та болвол тэр аж ахуйн нэгж байгууллагуудын хамгийн ихтэй үйлчлэгч эсвэл зөвлөх өнөөдөр их боломжтой амьдралтай хүн бол бие хамгаалагчтай тийм ээ намтай эмчтэй санхүүжтэй хуулийн зөвлөлтэй болсон тийм ээ тэгвэл та бол яг тэр санхүүгийн зөвлөх гэдэг энэ хүрээнд орно маш их хэрэгтэй мэрэгжил доктор болвол энэ хөгжингүү орнуудад дотор тэр санхүүгийн зөвлөх гэдэг юм дотор бидний мэрэгжил ороо явж байна. Тархины тооцоо, даатгалын тооцоо тэгэл өөрийнхөө өмч хөрөнгө бүх тооцоог нь өөртөө итгэгдсэн тийм үнээр хариуцуулаад явуулдаг. Тийм ч юм Монголд байна. Миний их сайн таньдаг олон нэгэн бодогч 3-аас дээш газрын балансыг гаргадаг. Тэтгэврт гарчлаа гэсэн чинь таныг явуулахгүй, та наад ажиллаа хийгээд байж. Хүн чанар сайтай энэ юмаа сайн хийгээд өгөх юм бол бид нар яг насан туршдаа ойлгож ийм сайхан мэрэгч юм байна гэж би одоо энэ мэрэгчлэр ингэ багтав. Дараа нэгэн бодогч гэдэг энэ 21-р зууны хүмүүсүүд бол их боломжийг олгохтой. Бас тэр цалин орлогын жагсаалтанд энэ санхүүжтийн орлого бол дээгүүр ордог юм байна. Хамгийн их орлоготой мэрэгжлийн гэдэг жагсаалтанд бас л топ 20 байна. Нэг эмч хүүхэд ярьсан. Улсын байгууллагад 4-500 мянган төгрөгийн цалин авах. Танай нэгтлэнгүүд тийм цалин авах хүмүүс. Гэхдээ манай нэгтлэн бодогчдын цалин өөрөөс нь хамаарна. Энэ гайгүй одоо тэгээд нэг саяас дээш тэгээд 10 сая төгрөгийн цалин дээр авах шиг гайхав. Авдаг шүү. Тийм учраас энэ шинэ зууны нэгтлэн бодогчид өөрөөс нь хамааран орлого цалин хөлсөж нь боломжийн хангалттай ийм юм аа. Тийм учраас ийм л нэрүүлж шүү. Нөгөө хэрэглэгчдийн хэрэгцээг нь хангадаг. Тэгээд сайхан ажил төрдөг, амьдардаг. Тэхийн тулд өөрийгөө хөгжүүлж байх. За дараа энэ мэдээлэл гэж байна. Мэдээ гэж нэг юм байна. Самбараа гэх юм. Энэ дотроос мэдээг сонгож олж авах чадвар бол энэ зууны хүмүүсийн маш чухал зүйл. Хэрэгцээтэй хэрэглэгчийн хэрэгцээнд тохирсон юм л одоо хийж. Энэ аудиторын ажил хийгээд, үнэлгээний ажил хийгээд, энэ юу бизнес төлөвлөгөө боловсруулаад явах тэр ийм зүйлүүд бол таар сайн мэддэг. За дараагийн мэдээллийг боловсруулдаг аргуудыг сайжруулах. Тохируулгуудыг хийдэг болсон. Тохируулга. Янз янзын тохируулга. Нөгөө итгэлгүй мэдээллийг чинь шууд аваад ашиглаж болдог учраас тохируулгуудыг
хэрэглэх нь шүү гэж. Тохируулах хэрэглэх нь гэж. За энэний дараагаар бол бидэнд ямар тохиолдолд энэ хэрэглэгч нарыг төгсгөлтэй зэрэг би хувьдаа нэгтлгуудад нэг зүйл хэлье. Та нарын гаргасан тайлан дээр байгаа тооноос санхүүгийн тайлан шүү дээ. Хүн хэрэглэдэггүй тоо нэгч байхгүй. Өөрөө тавьсан тэр тоогоор ийм юмд хэрэглэдэг гэдгийг тайлбарлаж байна. Тэгэхээр би энэ 3Т-ийн зарчим юмыг танаар бүр өстой одоо тарих толгойдоо бүр нэг өөрийн болгож энийг хэрэглэв. Энэ нь толлуулга, тодруулга, тайлбарлаж байна тийм ээ. Пүүчин социализмын үед бол 30 хэд 40-од маягттай тайлан гаргадаг байсан. Тэр нь удирдлагын тайлан, санхүүгийн тайлан хамтдаа байсан. Одоо санхүүгийн тайлан стандартаар гаргадаг тайлан чинь нөгөө мэдээллийн хэрэглэгчийн хүсэлтээр цаашаа дэлгэрэнгүй болоод энийг 3Т гэж. Толгойн дэвтэргүй стандарт гэж тийм ээ. Тэнд байгаа юмыг цааш нь тодруулаад. Одоо өнөөдөр томоохон компани ажиллаж байгаа энэ хөгжилтэй орны нэгтгэн бодогч хүн бол 240 хуудастай санхүүгийн тайлан. Бид нэр хэдэн хуудастай гарч 20 хуудас өгөхгүй ийм тайлан гарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр зөвхөн яг хэрэглэгч мэдээ хэдэн хуудастай ямар тайлан. Тэрний хүсэлтийг бид хангах ёстой шүү. Тэгжээж өөрчлөлт өгөх ёстой шүү. Тэгээд хамгийн сүүлд нь бол би юу хэлэх гээд байна гэхээр энэ 21-р зууны үеийн нэгтлэн бодогч хүн өөрийнхөө оюуны бүтээгдэхүүнийг өмч болгох. Оюуны өмч гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр зохиогч авах хэрэгтэй байна. 21-р зууны үеийн нэгтлэн бол маш олон бэрээлүүд гарах. Загвартай чи. Тэгээд таанаас нэг захиж хэлэх юм юу гэхээр тэрийг бүтээсэн хийсэн бол миний өмч гэдэг юм бүртгүүлэх. Тэр оюуны өмчийн энэ газар. Тэгээд гэрчлэгээ явуулж шүү дээ тийм ээ. Үл хөдлөгийн гэрчлэгээтэй юм уу? Өөдөө этгээдийн гэрчлэгээтэй байвал тэр нь болдог үст. Тэр үедээ адилхан. Ийм юмыг бий болгоод эрэхтэй зэрэг бид нэр устдтай заргалдаг. Тэгэхгүй бол өнөөдөр яаж вэ? Нэг идэвхтэй юм хийдэг хүнийхээ бүтээлийг өөрөөр буулж сая доор дөнгөж сургалтын одоо ахундаа тийм асуудал өгнө. Сургалтын багш нар ирээс. Эсвэл нэгнийхээ хийсэн одоо бүтээгдэхүүнийг 2-3 хуудасаар 20-30 хуудасаар наваад хийчихдэг. Ийм бүдүүл байдал манайд байгаа. Жишээ нь нэгэн бодлогын бодлогын баримт бичгийг боловсруулж байхдаа миний хийсэн юмнаас 30-40 хуудасыг авч хийсэн тийм юм зохиолдож байсан. Тэгээд зарим нь зугтайгаа яваад байдаг. Гэхдээ зугтайгаа яах вэ? Гэхдээ би чамтай зааж чи дахиж бидний тийм юм хийж байгаа гэж. Ингэ зөвхөн. Тийм соёлтой байх хэрэгтэй. Болохгүй бол өөртөө хариуцлага бүдэн шүү дээ. Өөдөө даа. Тийм учраас энэ мэдээлэл гэдэг юмыг 21-р зуунд өөрөх гэсэн өөрийнхөө оюуны өмчийг баталгааж үзэх. Тийм юмыг хийдэг бүтээл. Энэ зүйл. Энэ олоод амжилтыг гаргаж өгсөн. Хийдэг юмныхаа гормуудыг нь тогтоох. Үйлдвэрийн газруудад дээр очдог гормуудыг тогтоосон. Тэгээд тэрийг стандарт болгосон. Тэрийг нь яг бүрддэг. Хийдэг. Тэгээ орчин үед одоо энэ мэдээлэл боловсруулахдаа дандаа шинэ техникүүдийг ашиглаж байна. 90 хэдэн онд 2000 онд намайг сангийн яамд ажиллаж байхад энэ орон нутгийн нэгтлэн бодогч нар мэдээлэл боловсруулахад процессороо онгоцоор юм уу машин аваад байна. Өнөөдөр тэр асуудал байхгүй. Одоо
хамгийн хөнгөн хурдтай хүчтэй лэптоп байна. Магадгүй 10 жилийн дараа юун дээр гэж тэр төсөөлшгүй. Энэ утсаараа бүх юмыг аюул хийх байна. Энэ караманданд явж идэгсэн. Хамгийн тэр мундаг техник технологи хаа гэж үздэг. Тэгээ одоо хурд гэж шаарддаг. Бид нарыг одоо энэ мэдээлэл нийлүүлдэг гэсэн. Би дараа хэрэглэгчдээр ярив. Тэгээ энэ ороопоор юм хийлгээд ирэх юм бол одоо бид нар яах? Юу хийдэг вэ? Яах юм бэ? Нэг юм бодох хэрэгтэй тийм үү? Мэддэггүй хүн бол мэдлийн боол болдог гэж. Хэлгүй хүн бол хараад сууж үү тийм ээ? Гадны хүмүүстэй ингээд хэлтэй хүн яриад байх. Энэ компьютер дээр маш гайхамшигтай юм боловсруулсан хүний юмыг ингээд гэлзээ хуурны өгч хажууд нь хараад сууж. Тийм учраас энэ хурдад одоо тасах асуудлын технологи маш чухал зүйл гэдэг. Хүссэн хүсээ. Тэгвэл энэ зууны хүмүүс нь өөрсдөө төрж байгаа биш. Би төвдөө боддог. Одоо төрж байгаа жижигхэн хүүхдүүд энэ компьютер утсан дээр хинээ заалахгүй өөрсдөө юм хийгээд явчихдаг тийм ээ. Бидний үеийн хөгшин хүмүүсүүд хичнээн хэлж өгсөн дэрийг яг сурахгүй шүү. Юу гэнэ гэдэг юм бэ? Цаг үеийн юм өөр үсэн бол да. За дараа хэрэглэгч. Энэ мэдээлэл хэрэглэгчдийн биднээс 3 цаг дээр мэдээлэл шаарддаг. Одоо хуучин болов зүгээр ингээд тайлангаа гадаад гэж. Одоо бол яг нөгөөдөр чинь энэ юм 3 цаг дээр шаарддаг. Төрөний миний нэг хүнэлгээд хийж. Та өтгөр нь үнсэн юм уу, бодит үнсээр үнсэн юм уу, өнөөдөр үнсээр үнсэн юм гэдэг. Яг тийм. Тэгээ энэ шаарддаг байгаа товын статистикийн тоолдоо энэ бол 16 126,560 аж ахуйн нэгж Монгол. Яг 16 нэгж. Энээс 64,301 үйл ажиллагаа явуулж байна. Бус нь яг үхтэн чагтан тайлан гаргах. Чагтан тайлангийн шивж өгчөд хүнээс мөнгө авдаг хүн бас байдаг юм. Би бүр ичмээ тийм ээ. Тим зэрэг хүний соос байдгүй яах. Та нар тийм хүн арай дотор байхгүй. Энэ 64,000-аас 554,235 жижиг дунд байж байна. Үйл ажиллагаа явуулж байгаас. Тэгээд тэр сангийн яамн дээр хилцүүлж хийснээс энэ хоёр субъектыг төлөөлөж хоёр этгээд илтгэсэн. Нэг нь хуваарай ажил олгогчдын эзэдийн холбооны Ганбаатар. Нөгөөх нь худалдаа ажилтнуудын танхимын одоо ерөнхийдөө хавчуудаг ийм хоёр илтгэл тавьсан. Тэгвэл энэ жижигүүд юу гэднээр өсөж байна вэ? Монгол улс чинь эрхэм бодлогын системтэй байна. Тэгэхээр системтэй байгаа учраас Монголд нэгтлэн бодлогч байна. Тэр нэгтлэн бодлогч нар нь биднэрт маш хялбар ойлгомжтой байдлаар бидний мэдээллийн боловсруулаад өгчдөг бол тэр нүсэр том системийн санхүүгийн төлөвлөлийн олон улсын стандарт ийм тийм яриад байх нь бидний яг хэрэгцээг хангахгүй энэ шаардлага. Үүнтэй бол би санал нийлж байна. Бид нар орчин үеийн тэр урд субъектуудын аутсорсингийн үйлчлэгээ гэдгийг суурин газар үзүүлэх болно. Гур алслагдсан манай орны хувьд бол тэр нүүдлийн газрууд дээр өөрөлдөө гэж. Тэр энд юу хэлэх гээд байгаа бэ гэхээр үндэслэлийн онцлогтой тохиолсон ийм систем юм. Тэрний өгтөр зэрэг энэ байж байгаа жижиг аж ахуйн нэгжийнхний цуглуулчаа тэр статус яриад байх юм бол нойрон хүрээд тэр гараа ивч. Би өөрөө өдөө орно явж байсан. Хүн ер нь хэрэгтэй юмдаа сууж. Хэрэггүй юм сонирхгүй. Тийм учраас тэдэнд тохиолсон тийм хялбархан үйлчлэг. Тэр нь
магадгүй та нар Excel дээр тооцоогоо хийцэн санхүүгийн тайлбарыг гаргаад өгчдөг, татвар нийгмийн даатгалын тайлбарыг гаргаад өгчдөг, тэр жижигхэн бизнес төлөвлөгөөг хийгээд өгчдөг, зарим нэгэн төслийн тооцоонуудыг хийчдэг. Тийм ингээд бизнес өргөдгмөр эсвэл одоо шинэ техник технологи амаар гэсэн ийм юмнуудыг хийгээд өгчдөг. Тийм л хүн эднэрт хэрэгтэй байна гэж. Тэр үсрийн хэрэггүй 1700 хуудастай 2-3 мянган хуудастай тэр нэгэн бол олон улсын стандарт гэж хэрэггүй гэж үздэг. Тэгвэл нөгөө нөхөр нь бол юу гэж ярьж байна гэхээр нөгөө нөхрийн төлөөлөлд 3000 аж хүн худалдаа ажил төрийн танхимын кредит. Тэр бол одоо том хэмжээний бизнес эрхлэг. Тэгээд дотор том группүүд янз бүрийн бизнес. Тэд нар бол ёстой биднээс энэ мэдээлэл гэдэг юмыг бидний чансаагийн шалгаж шаарддаг юм уу? Тэд нар юу хүсдэг вэ? Ийм хоёр асуулт байна. Бидэнд өгч байгаа та нарын өгсөн мэдээлэл үнцэнтэй байх шүү. Хоёрдугаар та нарын энэ өгч байгаа мэдээлэл маш хурдтай байх. Тэр авч өгдөг хүн ярьсан шүү. Та нарын мэдээллийг бид машинаар авах уу, онгоцоор авах уу, эсвэл яг интернетээр авах. Хамгийн хурдан мэдээлэл бидэнд хэрэгтэй. Бидний 21-р зууны юмыг шаардаад байгаа нөхцөл эдгээр л юм шиг. Эдгээр бол маш орчин үеийн техник технологи оруулж ирээд энэ нөхөрт нөгөөдгийнх нь нэгэн бодох бүртгэхийн олон улсын стандартыг биелүүлж шаарддаг. Галбаач гэдэг юм гэсэн. Тэгэхээр энэ нөхдүүдэд ёстой тэр шинэ технологи хамгийн хурдан хурдтай. Тэрийг хийхин тулд та нар нөгөө төрөний 21-р зууны үеийн нэгэн бодогчийн үнцний 3 юмыг л одоо бий болгох. Өөрөөр хөгжүүлэх гэсэн. Ийм зүйлийг төлөв. Бас аудитын яриад байна. Сангийн яам гэсэн. Заавал аудит хийх газар бол 26 мянган аж ахуйн нэгжийг заавал аудит хийж бид нар шаарддаг гэсэн. Тэгсэн сая нийтийн ашиг сонирхол бүхий хуулийн этгээдүүдэд заавал аудит хийх гэсэн чинь 26 биш өнөөдөр хэд болсон бэ? 6 мянга байсан. Хэрэгтэй хэрэггүй юм уу? Нийлэлтэй болсон. Та нар аудит хийлгэнүү байна уу? Заавал та нарыг шаарддаг. Энэ бол яг энэ 21-р зууны үеийн мэдээлэл хэрэглэгч нараас бидэнд тавигдж байгаа шаардлага. Энэ бизнесийн байгууллагын, төрийн байгууллагын, төрийн бүс. Бидний очиж ажил хийдэг. Энэ хэсэгч. Энэ зүйлд та нар өөрсдийнхөө хандлагаараа ингэж ойлгоод өөрийгөө хөгжүүлээд явах бол энэ хэрэгцээг хангаж чаддаг гэсэн. За дараа энэ шинэрний нэгэн бодогч амжилтанд хүрэхийн тулд өөртөө итгэлтэй, тууштай байх хэрэгтэй. Би нэг өөрийгөө л ярьдаг юм. Янз янзын юмроо ороод явчихдаг бол миний нэг цуг ажиллаж байсан багш 10 жил дараа хэлчихэд байсан чинь та нараас би хүн их хоцорч гэж ингэж яриад байсан. Тэгэхээр энэ амжилтын 5 дөрөв гэж энэ миний зохиолсон дүр биш. Энэ Монс гэдэг группийн төвчийн дарга ил хүрэл байдаг. Энийг би өөрийнхөө төсөөлж байгаа дээрээ Монголын нэгэн бодогч нар энийг яаж ойлгох вэ? Би өөрийнхөө төсөөлөд тайлбарлаж байна. Нэгдүгээр нь хөдөлмөрч байх. Маш их хөдөлмөрлөдөг хүн бол яг нь энэ өөрийнхөө мэргэжилтэд голоддог. Урлагийн нэг хүн ярьж ирсэн. Хөдөлмөрлөж хүнийг урлаг хайдаг. Үүнхээр хөдөлмөрлөдөг хүнийг манай нэгэн бодох мэргэжил хаяхгүй. Одоо та нар 60 гартсан. Тэгээд энэ стандартын бүртгэлийг мэддэг энэ техник технологийн яг л ажил хийгээд байдаг хүмүүс байдаг шүү дээ. Би ч хөдөлмөрчд хүмүүс. Энд чинь тийм учраас өсөлттэй зорилготой хөдөлмөрч хүн байх хэрэгтэй. Хөдөлмөрлөд байх юм бол үр дүнд хүрэх гэж. Ингэж ярьдаг байхгүй.
Тэр нэг юуны юу гэдэг юм да. Хүн зовлон төрсөн юм аа гэж бурхан бүхний сургаалт байдаг юм. Зовлон гэдэг юм да. Тэр зовлон давсан цагт бол яах вэ? Тэрний давханд өртөх юм. Хөдөлмөрлөж үүдэж бол хийж явж юм аа гэж. За хөдөлмөрч байх шинжийг дараа нь багаар ажиллах. 21-р зүйл ганцаараа яваад бол их юм шиг. Багаар ажиллах. Багаар ажиллахдаа бүтээл биш. Үрдүн гарна. Багаар ажиллахдаа 3 зарчмыг баримт хийдэг шүү. Нэгдүгээр багийн ахлагчийг зөвсөн, хоёрдугаар багийн гишүүдийг зөвсөн. Нэг зорилготой нэг зөв төлөвлөгөөгүй хүн багт орж ирэх зүйл болохгүй шүү дээ, тийм ээ. Тэгээд багийн гишүүд дотроо бол яг нээлттэй. Нэгийг 3 зураг хийж байгаа юм нэг сайн шүүмжлэх юм байна. Баг бол их сайхан шүү дээ. Хүмүүс биенийгээ хайрладаг, хүнддэг, хүн нийгэм шүү дээ. Багаар ажилладаг бол хүн би гэж ярихад болчтой. Би гэж ярьдаг болчтой. Энэ зүг рүү бид нэр орох хэрэгтэй. Монгол хүний генд нүүдэлчин удамд байдаг юм бол дандаа нэгээрээ гэдэг тийм ээ. Ийм юм суралцах нь бол тэр үлнийг гэж яриад байна. Тэгээд нэг тэр үлнийг гэдэг нь бол тийм одоо үндэт өгөх өөрөөсөө болох нэгдэлтгчгүй юм байна. Энэ 2000 оны дунд үед бол 40 хэдэн удаа сая донор дараа судалгаа хийгээд 54% явж байна. Тэгэхээр энэний оронд бол юун дээр зогсох вэ гэдэг зэрэг нэг тийм үндэсний стандарт гэдэг юм дээр зогсох. Энэ стандарт төлөвлөж байна. Ерөнхий үзэл баримт нь бол үүсдэг. Энэ хэмжээнд тохирсон юм зүйл гэдэг шиг юмыг яриад байгаа. Өөрөө нэг үзэл баримттай зогсдог бол тэрийг бусдын өмнө хийж чаддаг. Тэр юмаа хэрэгжүүлэхэд хийж чаддаг. Ийм байхыг бол яг нь. Тэгэхээр энэ бол чадaltaй хүн. Тийм ээ? Чадлагаа бол хэрэглэж байгаа бусдыгаа яг дуурайгаар ингээд яваад байдаг ийм зүйл юм аа гэж. За хамгийн түрүүнд нь шинэ зүйлийг сэддэг. Тэгээд сэдсэн тэр зүйлийг бүтээдэг байв гэсэн. Шинэ зүйлийг сэддэг. Сэдвээ Монголын хаан гэсэн нэгэн бодогчдын дунд лекц уншиг ийм хүн гараад ингээд юм болоо бид нар ярих юм. Шинээр юмыг сэтгэгээд бүтээгээд нөгөө мэдлэгийн хөгжлийн дагуу хөгжөөд явах юм аа гэдэг энэ зүйлийг хийж чаднаа. За хамгийн сүүлд нь шинээрний үеийн нэгэн бодогчдын бахархал юу гэхдээ зэрэг бүтээсэн зүйлээ хараад сууж явах шиг сайхан байдаг. Хийцэн, бүтээсэн хамгийн сайхан юм бол одоо дэлгэдэг. Тэгээд Монголын нэгэн нэгэн бодогчдын институт одоо стратеги боловсруул. Нэлээд хэдэн жилийн өмнө Монгол улсын ерөнхийлөгч очир батгдаг хүн бол Монгол улс Азийн баг болно гэж хэлсэн тийм ээ. Нэлээд одоо тэр алсын хараа тийм ээ нэг эрхэм зорилгоо тавьж байгаа. Тэр шиг бид нэг тийм юм харж байх. Тийм юм өрнөж. Тэгээд нэг стратеги боловсруулаад энэ юмд хүрхэнд бол үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол одоо бидний шинээр хийсэн бүтээсэн зүйлүүдийн орох баг. Энэ чиглэлээр Монголын нэгэн бодогч нарт нэг сонирхолтой лекцийг манай залуучууд уншина. Би итгэл дүүргэв. Дараа нь тэр үндэсний стандартаар боловсруулах үзэл баримтлалын тухайд бас их сонирхолтой ийм лекц унших баг. За тэрний дараа бол харилцааны соёлын талаар лекц унших баг. Ерөн хүний ажлын амжилт бүтээлийн 70-80% нь харилцаан дээр тогтдог гэж ярьдаг юм. Харилцаанаас их юм хамаардаг шүү дээ. Сайн харилцаатай хүмүүстэй өөр шүү дээ.
Өмсөхийн уур амьсгалыг гоё болгож. За тэгээд ёс зүйн талаар энэ сонирхолтой олон дээгцүүдийг бол унших байхаа гэсэн ийм одоо итгэл найдвартай байдаг юм аа. Энэ цуврал лекцүүдийн нэгсүүдэн дараа гараад ингээд явах байх гэж ингэж бодож байна. За тэгээ ингээд би та ярих гэсэн зүйлээ ерөнхийд нь бол ингээд дуусгачи. Тэгээд санал бодлого солилцох ийм асуудал байвал ихэд 10 минут үлдэж байна. Намайг цаг 30 минутын текст уншаарай гэсэн. Тэгээд одоо та бүхэнд бол миний сая хэлсэн шиг 21-р зууны үнцний 3 одоо зүйлийг эзэмсэн сайн мэрэгчлэн бүд болоорой гэж ингэж ерөө сайн мэрэгчлэн бахад нэг би хэдэн телевизээр нэг хүн ярих сонсоод зөв хүн өглөө гараад явахдаа ингэдэг юм дээ. Өглөө болгон өдрийн сайнтай уулзаж өдөр болгон хүний сайнтай уулзаа. Монголын 3 зүйл надад энэ төр бүх тохиолдолсоо гэж ингээд явдаг нь. Монголын 3 зүйл нь юу байдаг юм бэ гэхээр шунал тачаа. Нэг хоёр дахь нь өдөр уур, гурав дахь нь хэрүүл эцэг. Энэ өдөр би тийм 3 юмнаас л хол яваад байна гэхээр бол яг тэгээд хүн аяндаа гэгээрээ сайн сайхан болоо хийсэн бүтээсэн үүдүүд нь цагаан тал нь дийлээ хар тал нь яадаг бол бүтгэрээд явах юм байна гэж. За ингээд та бүхэнд сайн сайхан бүхний хүсье ёо.